Миний угаасаа өрсөлдөгч юусоо биш. Тийм. Тоодгүй болохоор. Тэгэхээр энэ өрсөлдөх шийс нэг цаадыг харахгүй юм байна. Тийм. За hi guys, тэгээд Triple X дээр яг одоо ирсэн байна. 8 сарын 29-нд Төв цэнгэлт хүрээлэнд болно. Одоогийн байдлаар тэр нөгөө хар хорин фестивалийн тайзанд буугаад за тэгээд Triple X-ийн тайз нэг нь голдоо засагдж байгаа юм байна. Ер нь сүүлийн хэдэн жилүүд Triple X бол яг тайзаа голд засдаг болсон. За энэ жилийн онцлог болохоор ер нь 2 давхар тайзтай. За тэгээд 360 дэлгэцтэй, LED дэлгэцтэй гэж явж байгаа. За тэгээд нөгөө батл матл бол тэг бүхэн байгаа шүү дээ ер нь бол. Тэгмүүд энэ чинь ер нь ажиллаж байгаа хүн хүч мүч ч юм уу те иймэрхүү хүмүүс бол за нийт ер нь 50 60-аад хүн байх шүү шүү. Тэгээд ямар ч сан одоо нөгөө тоглолтын тайзыг буулгаад тэг өчигдрөөс Triple X-ийн тайз баригдаж эхэлсэн гэхээр ер нь маш хурдцтай ажлууд нь явагдаж байна. Одоо тэг 9 жил болж байгаа шоу учраас энэ жилийн хувьд дууралт болон за тэгээ тайзан дээр илүү их болоо анхаарч байгаа юм шиг харагдаж байна. За тэгээд энэ сая нөгөө нэр локет таарсан. Тэгээ хэдүүлээ локет дээр очныг яриа авъя түрүүн би нэг яриамаар аавыг хэлсэн ба цаа чин батл маталд одоо ихэр хилдэж байгаа юм бол тэ. Ер нь сошиалар хамгийн бас нэлээд хүчтэй эвгүй мэдээлэл хийсэн хамгийн entertainment байгаа хүн бол яах аргагүй G-Lock. За ингээд локитэй уулзуулж байна. Тэгээд ойрын үеийн уран бүтээлийн эхлээ сонин сайхнаас ярих гэж бодож байна. 26 он гарснаас хойш нэлээд идэвхтэй байна шүү дээ. Тэгээд ойрын уран бүтээлийн сонин сайхан юу вэ? Альбом хийж гинөө. Тэгээ сайн бацгаана. Миний ажил маш сайн байгаа. Би 26 онд багтаа дахныхаа цомгийг гарах бодолтойгоор цомон дээр ажиллаж байгаа. Ер нь маш идэвхтэй сардаа 1-2 клип байгаанцсан. Triple X-ийн тайзан дээр хэдэн дууд болох вэ? Triple X-ийн тайзан дээр 3-4 дууд болно. Ямар дууд болох вэ? Хамгийн сүүлд гарсан миний л өмнө тэгээд Oh Shit, тэгээд Tyrtemo, тэгээд Slatko. Цомог нээсний дараа ер нь listening party марыгаар л уулзах юм ба шүү дээ. Тийм би яг нэг юм цомгийн нээлт гэдэг нэг юм жижиг ивент биш бас нэг гайгүй том юм бич гэдэл зориулсан. Тийм. Одоо Mebranтэй батлахаар болсон шүү дээ. Одоо хүмүүс энийг л айгүй их сонирхож байгаа шиг байна л да. Тэгвэл батлын бэлтгэл ажил гэж ер нь хэр хийж байна. Ер нь энд одоо хэр нэрээ ач холбогдол юм бро энэ баталд. Тэгээд ямар ч тач батлынх нь лежендтэй таарсандаа стат байгаа. Тэгээд нэг бэлдэн гэдэг нь ч бас юу гэсэн үг юм. Тийм тэгээд инферсацаар одоо ер нь гайгүй байх. Тэгээд миний угаасаа өрсөлдөгч юусоо биш. Тийм тоодгүй болохоор. Тэгэхээр энэ өрсөлдөх шийс нэг цаадыг харахгүй юм байна. Тийм. Окей бро. За тэгээ 8 сарын 29-нд тэгвэл уулзъя те. Окей. Энэ жилийн Triple X Music Festival дээр Гинжи ахта баталгаар олсон байгаа. Түрүү жил 113 амтагдаагүй болвол энэ жил хэрхэн Элиамагаар хорхог боодог хийхийг харахыг хүсэж ивэл 8 сарын 29-нд Төв цэнгэлтэд уулзцгаая. Ибогийн сэлэм гяс хааны толгой бүндгэс. Барко сэрээрэ. Болт цагтаа ирээрэ. Болтомжоо тоглож эзнээрэ. Боодог болгоно гэснүүдийг ярэ. За боо ахындоо өмнөх хөрсөлтөгч чинь 113 байсан гэсэн. Би 113 биш. Дээрс нь чи баавч биш. За сайн бацгаана уу. Triple X дээр баталгаар олсон байна. Тришнатай батл хэсэг дээр таарсан байна. Тэгээд надад байгаа чамд байхгүй. Тэгээд батл хэсэг дээр уулзцгаая. Let's get it. За үцгээс Тришна тэгээ 29-нд би Сэгс цагаан богдын үргэлжлэл KK-тэй батал дээр таарсан байна. Бүх найзуудыг нь өмнө хоцсон одоо өөрийг нь очих дутуу байна. Тэгээ яг одоо харж байгаа бол би чиний фэн уулзсан дээр байна гүшөө. Дааж хин ч чамаа танихгүй байна. Тэгээд рэп батл хэсгээр Марата таарсан байна. За тэгээд бичлэгийг харсан нэг жоох хүүхдүүдтэй зогссон л байж шиг байлаа. Тэгээ өөрөө Young King гэдэрэгцэн те. Би бол Young King Mara. Тайзан дээр нүхүсэг байх уу, дайсан байх уу гэдгээ үзье. Жоох хүүхдүүдийн King нь баг цаачаа. Яг рингэн дээр үзье да. 8 сарын 29-нд уулзцгаая. Let's go. За Triple X шоуны ерөнхий продюсер Халзаа ахтай ярилцахаар болсон байна. Тэгээд шоуны бэлтгэл ажил хэдүүрт явж байна хаа. Одоо 75% л явж байна. Ер нь хуваар бодох юм бол. За энэ жилийн онцлог бол 2 давхар тайз 360 дэлгэц гэж байгаа шүү дээ тий. Тэнгүүд одоо энэ үзэгчдийн асуулт байгаа хэл та. Яг 2 давхар одоо тэр 2 дахь давхар тайзан дээр нэг юу болох юм гэдэг ч юм уу тий. Одоо юу гэдэг 2 дахь давхар дээр нь одоо баатал нь болох юм уу, бүжигч тах юм уу тий. Яг Triple X Festival одоо 9 дахь жилдээ болж байгаа. Дараа жил 10 дахь жил нь 10 жилээ бол мэдээж голын хэмжээнд гоё хэмжээнд
гоё тоглолт гин. Энэ дээр бол 2 давхар тайз маань би бодсоор байгаа 2 давхар хий гэдэг утга нь бол төв цэнгэлд хүрээлэнгийн нөгөө захаас нэг завхар альч дөрвөн талын альч өнцгөөс бүх талаас хүүхдүүд ер нь бол гэрийнхэн зурагтаар үзэж байгаа юм шиг л үзнэ гэсэн л тиймэрхүү төлөвлөгөөтэй л хийж байгаа. Тэ. Хамгийн гоё орчин бүрдүүлж өгөх гээд шүү дээ. Жил болгоо ерөнхийдөө одоо Triple X шоу дуу уран бүтээл хийдэг. Одоо чинь гөрүүл бас дуулжсэн Triple X-ийн дуу. За энэ жилийн Triple X-ийн дууг одоо хэн дуулж байна? Triple X-ийн сүлд дууг. Тэгээ энэ бас айгүй сонирхолтой байгаа бах. Тэр сүлд нөгөө таандрын бичлэгээ явуулсан шүү дээ. Тэр яг Triple X-ийн дуу мөн үү? Цаана ийм XX гэсэн бахан туг мөг намирцсан шүү дээ. Тийм үү. Triple X-ийн одоо дууг таандр дуу Молвизмтэй нийлээд маш гоё дуу гарч байгаа. Хизээ цацагтаар. За дит юмнуудаа игээд маргааш цацагтанда маргааш өдөөс хойш цацагдах багтай. Тэгээ сүүлд нөгөө Вандиба амтлаг бас нэг ороод ирсэн байсан. Бороогийн дууныхаа клип дээр ажиллаж байгаа харагдсан. Тэнгүүт Бороогийн дууг хамгийн анх удаага тайзан дээр дуулаад тэг ахиж дуулагдахгүй гэсэн шүү дээ. Энэ яг ямар учиртай. Тэгсэн ирнэ клип нэгдэх юм. Яг энэ зүгээр ганцхан Triple X-тэй дуулагдах юм. Өөрөө дуулахгүй. Вандиба амтлаг те дахиж дуулахгүй те. Окей. Тэгэхээр чи ер нь ганцхан Бороо гэдэг дуун Triple X дээр дуулагдаад өөр тайзан дээр дуулагдахгүй айхнаа залуусаа. За тэгэхээр хамгийн сүүлийн асуултах энэ жилийн одоо ингээд айгүй олон онцлогтой болж байна. Одоогийн байдлаар тэгээ борлуулалт хэр байна. Тэгээд ерөнхийдөө үзэгч жоохон яарах шаардлагатай байна уу? Тасалбар худалдаа авах дээр те. Борлуулалт бол одоо 80% яваа. Тэ. Тэгээд ер нь үүдэн дээрээсээ ер нь зарахгүй солд авнаа солд ав зарлжил тарах бахта ер нь бол тийм. Окей. За амжилт хүсье яхаа. Тэгээ гой шоу өшөө олон хийгээрэй. За баярлалаа. Танаа хамт олон ч гэсэн ажлын амжилт хүсье. За баярлалаа. За окей нэг иймэрхүү. Тэгээ орсон Triple X дээр ирээд бүх үйл ажиллагаатай танилцлаа. Одоогийн байдлаар бэлтгэл ажил нь 75%-тэй явж гин гэж байна. 9 дэх жилдээ болж байгаа шоу юм чинь тэгээд угаасаа гой шоу болох нь ойлгомжтой үсттэй. Тэгээд билийн ангарч 8 сарын 29-нд л уулзсан юм. Тэгэхээр Triple X дээр биш үү хэдүүлээ. Rap battle үзэн өмнөжлөөс зохион байгуулж байгаа шинэ концепт Rap battle үзэх юм байна. За тэгээд Вандиба амтлагийн Бороо гэдэг дуу энийг нь одоогийн байдлаар клипчүүлээ тун утгагүй цацагдах байгаа. За тэгээд Бороо гэдэг дуу нь шүү дээ. Triple X-ийн тайзан дээр дуулагдаад дахиж юусоо дуулагдахгүй байна. За тэгээд ямар ч байсан энэ бүх үнцнийг нийлүүлээд 2 давхар тайзан дээр 360 лед дэлгэцтэй Triple X-ийг хэдүүлээ үзэх нэ. Одоо ямар ч сан тасалбарын хувьд 80% л борлуулалттай явж байгаа юм. Тэгэхээр тун удахгүй солд аут болох юм биш үү. Одоо гэлс авахгүй бол нөгөө үүднээсээ бөө юм бодвол бинээ дарж алах гэдэг хуучны юм байхгүй штэ манайхаа. Одоо эн чинь цэнгэлдэх мэнгэлдэх лимиттэй болцсон. Одоо нэмэлт үнэлтээр ингэж плед хамаагүй өгүүлж хавуулахгүй штэ одоо хууч үе бодвол. За тэгээд тасалбар маспрыг угаасаа хаанаас хөө мэдж байгаа штэ тий. Shopee болон JS25. За тэгээд олон юм яриад яг хуу 8 сарын 9-нд уулзъя.